Сайн манайхаа дараагийн хвшлэгээр олдож байна. Энэ удаагийн хвшлэгээр Addis-ийн Borderlands суурилын CS2-ийн part 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За манай хэд нөгөө тал тэмцээнд оролцож байх хооронд жишээ ямаан ч гэсэн зүгээр суулгүй явж байгаад бундын малын тэмцээнд оролцдог. Тэмцээний дүрм нь оролцогчдын хүзүүнд зүйлгэх бөгөөд тус үзүүчнийх нь арт талд нь хүзрийн нэг тэмдэгт байгаа. Нэг цагийн дотор тус тэмдэгтийг зөв таах ёстой. Хугацаанд тааж чадаагүй эсвэл буруу таасан хүний үзүүч нь дэлбэрч өгнө. Нэг цаг тутамд тэмдгэн солигдох бөгөөд тэмдэгэ зөв таагаад л байвал аюулгүй. Гэсэн ч өөрөө харах боломжгүй учраас заавал хэн нэгэнтэй хамтрах шаардлагатай бөгөөд итгэлтэй нэг найз байвал амархан тоглоом гэсэн үг. Мөн дээрээс нь бундын бол буюу тоглоомын босс тоглогчдын дунд шорголсон бөгөөд босс тэмдэгэ буруу тааж өгөх үед тоглоом дуусах энгийн дүрмтэй тоглоом байдаг. Хүмүүс ч 2-2-ороо эсвэл хэсэг бүлгэрээ баг болцгоох бөгөөд жишээ ямаа олон хүнтэй багт нь ордог. Эхний үеийг дуусгах үед нэг ч хүн хөлгүй өнгөрсөн хэдий ч хоёр дахь удаа тэмдэг солигдох үед нэг танхаа амтан хамтрагчаад эрлэхэж хүчээр харьцаж өөрийн эрхэнд байлгана гэж бодсон ч нөгөө хүн уурандаа өөр тэмдэг хэлснээр эхний өхөл гардаг. За ингээд нэг өхөл гарснаар хүмүүс дотроо нэгээ хардаж эхлэх бөгөөд хамгийн аюулгүй гэж бодсон олон хүнтэй хамтрал нэгээ сэрдэж алсаар байгаад хамгийн түрүүнд бодорч ундаг. Ингэснээр жишээ маань ганцаараа үлдэх бөгөөд түүнээс гадна 2-2-оор хамтарсан 2 баг буюу нийтдээ 5 хүн л амьд үлддэг. За хэцүү нөхцөл байдалд орсон жишээ маань 2 багийн нэгэн дээр нь очиод хамтрагчийг нь хүн амны хэрэгтэй алуурчин наа чи ер нь бол баталгаатай бундын бол тиймээс надтай хамтрагээ санал тавьсан чинь өнөөх нь итгэж байгаа юм шиг царайлж байгаад манай жишээ яд буруу тэмдэг хэлээд өгчдөг. Нөгөө баг нь хосуучиг харагдсан бөгөөд эрэгтэй нүдэрдэж байгаа болохоор эмэгтэйтэй нь очиж уулзаад залууг нь л өөрчин гэж хэлээд надтай хамтргээд санал тавьсан ч бас л манай хүнд худлаа тэмдэг хэлж өгдөг. За ингээд эцэст нь хариултаа хэлэх цаг ирэх бөгөөд сонирхолтой жишээгийн уулзсан хоёр нь итгээгүй юм шиг царайлж байснаа эцэст нь хоёулаа хамтрагчийнхаа тэмдгийг худлаагаасаа хэлж өгдөг. Харин манай жишээгийн хувьд бол уулзсан хоёр нь хоёулаа худлаа хэлнэ гэдгийг мэдчихсэн болохоор 4 сонголтноос 2-ыг нь осоод 2 сонголттой үлдэх буюу 50% магадaltaгаар азандаа найдахаас өөр аргагүй болдог. Удалгүй хариултаа хэлэх цаг дуусаж жишээгийн хамгийн ихэнд уулзсан залуу ганцаараа гарч ирээд ялцглаа гэд баярлахтан зэрэгцээд жишээ болон залуугийн хамтрагч мөн хоёр осын эрэгтэй намд гараад ирдэг. За аюу болсон гэсэн чинь хамгийн ихэнд гарч ирсэн залуу бундын бол байсан бөгөөд хосуудын эмэгтэйтэй нууцаар харилцаа тогтоочихсон нэгэндээ тэмдэг хэлж өгч ирсэн юм байна лээ. Тэгээ эцсийн мөчөөд хамтрагчаа ал гэж тушаал өгөөд өөрт нь буруу тэмдэг хэлээд өгчихсөн. Мөн дээрээс нь өөрийнхөө хамтрагч болон жишээ хоёрт хоёуланд нь худлаа тэмдэг хэлээд өгчихсөн болохоор энэ үед бүгд дуусна гэж бодоод төрүүлж гарч ирээд баярлаж байх үедээ өөрийгөө бундын бол гэдгээ бариад өгчдөг. Энэ болгоныг нь яаж мэдсэн гэхлээр жишээ маань энэ хоёрыг нууцаар харилцаад байгааг нь мэдчихсэн бөгөөд энэ талаар нь залууд нь очиж хэлээд итгэлийг нь олчихсон. Харин залуугийн хамтрагч болон хосын эрэгтэй хоёр нь зүгээр л нойл тааралтаад аль тийм ярих үедээ өөрсдөө адилхан гэж мэдрээд цаанаасаа л нэгэндээ итгэхээр болсон бөгөөд тэр нь ч зөв байж таардаг. Ингэснээр жишээ маань 50% магадaltaа биш бүр 150% магадaltaгаар сүүлийн үеэр орсон юм байна лээ. Эцэст нь гэхэд угаасаа л жишээ явуулахлаар азанд найдах мэтийн арга хязгаар юу гэж ашиглах вэ? Баталгаатай ялд байгаалдаг хүн шүү дээ. Энэ хооронд Куина маань аан жишээ хоёр санаан зовоод болохгүй байсан болохоор тэднийг хайхаар ганцаараа явдаг. Ингэснээр дахиад Ларису Усагийн хоёр маань хоёулахнаа үлдэх бөгөөд таатаг өөрөөс нь олж өвд болсон гэж бодоод Ларису маань нэлээд сэтгэл санаагаар унсан ч хажууд нь Усагийн болохоор яаж хийж байгаад л өөрхөн босгоод ирдэг. Бодлого Ларисуч дээрдэх бөгөөд манай хоёр ан хийж байтал гинт хажууханд нь буун дуу сонсогддог. Чимээ гарсан газар яваад очтол баахан хүмүүс алуулчихсан байх ба нэг залуу өгөхийнхээ өмнө дөрс гэж хэлээд өд болчихдог. Ард нь байсан машин руу н ороод үзтэл камераар авсан баахан дүрснүүд нэрэл байж шүү. Хуучны камераар бичсэн дүрс байх бөгөөд бичлэгийг нь үзтэл саяны үед болсон залуу өдрийн тэмдэглэл шиг зүйл хөтлөөд явж байсан гэдг нь мэдэгддэг. Янз бүрийн газраар явах болгондоо бичлэг хийж байсан бөгөөд замдаа аантаа алтхан тааралтад өнгөрсөн ч тэдний ярианаас аан Токиогоос гадна талд юу болж байгааг судлахаар явсан гэдгийг олж мэддэг. За тэгээ залуу маань цаашаа явж байгаад хэсэг бүлэг хүмүүс дээр ирэх бөгөөд тэдний дунд энэ бүх зүйл эхэлсэн тэр өдөр яг юу болсныг санаж байгаа гэх эмэгтэйтэй уулздаг. Тэр эмэгтэй нь багада тархины хаалганд орж исэн болохоор санаж байгаа юм шиг байлээ. Гэхдээ яг түүнтэй уулзаад юу болсон талаар асууж байтал гэлийн ноёны дайралтанд өртөө тал болчихдаг. Яг бичлэгийг нь үзээд дуустал тэр хавар нь гэлийн ноён явж таарад манай хоёр руу галлаж эхэлдэг. Түүний дайралтнаас болоод манай хоёр салцдаг бөгөөд Арису маань явж байгаад нэг хөлгөө охинтой тааралддаг. Охиныг Акане гэдэг бөгөөд бас л өвчгсөн гэж бодож байсан хуучны танил болох Хагүнитэй хамтдаа нийлчихсэн явж идэг. Акане бол 10 жилийн сурагч бөгөөд ном сумаар хичээлтэйг ер нь биеийн хөгжил сайтай нэгэн байсан ч харамсалтай нь энэ ертөнцид ирээд анхны тэмцээнд оролцох үеэрээ нэг хүлээ алдсан юм байна лээ.
Харин манай агууныгийн хувьд бол додны найзаа алдснаас хойш ямар ч амьдрах хүсэлгүй болсон бөгөөд хизээ яаж үхэхээ шийдэж чадахгүй болохоор ядчил гэлийн ноён галаад үхнэ гэсэн бодолтой явж байдаг. Арису маань уг нь Усагийг хайж байсан ч одоохондоо амиа яа гэж байгаа болохоор хэсэгтэй агуунытай хамтдаа явах оролдог. Агууны хүчтэй гэдгийг гэлийн ноён мэдчихээд араас нь хөөж байгаа бөгөөд энийг ч гэсэн агууны мэдж байгаа болохоор түүнийг нь ашиглаж байгаад уул руу гараад задгаа талбайд өрхөлдөж байгаад түүнийг болгож авахар төлөвлөдөг. Энэ ажиллагаанд манай Арисугийн хийх зүйл нь өгөөш болох. Яг манай хүн өөрөө өгөөш болж байгааг мэддэггүй ч амжилттайгаар гэлийн ноёныг өргөтөж чаддаг. Гэсэн ч нөгөө хүн сум нэвтэрдэггүй антааснаас эхлүүлээд бүрэн зэвсгэлж гисэн учраас барих биш эсрэгээрээ бүр өөртөө халуулан гаалтаад эцэст нь арай гэж нэг юмтай голтоо цухтаж чаддаг. Бүгд эсэмэн цогтож чадсан ч энэ удаагийн дайралтаар Арису маань дахиад нөгөө хоёроосоо салчихдаг. Энэ хооронд Усагийн маань явж байгаад эцэгийнхээ алдсан жаахан хүүтэд аралдах бөгөөд удахгүй визэнд дуусах гэж байгааг мэдээ зүгээр өнгөрч чадалгүй хүүтэй хамтдаа тэмцээнд оролцож визийг нь сонгож өгөхөөр болдог. За тэгээд явж байгаад өөрийнхөө хамгийн сайн чаддаг тэмцээн буюу биеийн хүчний тэмцээнд оролцохоор гэлийн хатан дээр ирдэг. Гэтэл тэнд нь манай Арису маань ирчихсэн байх бөгөөд Усагийг биеийн хүч сайтай болохоор энд л ирэх байх гэж таамаглаад ирчихсэн хүлээж исэн юм лээ. За ингээд удалгүй тэмцээн эхлэх бөгөөд дөрмийг нь товчхон танилцуулъя. Гэлийн хатны баг хатныг оролцуулаад нийтдээ 4 хүний бүрэлдэхүүнтэй, харин манай тал буюу тоглогчдын баг нийтдээ 16-ны бүрэлдэхүүнтэй. Баг төс бүр ахлагчтай байх ёстой бөгөөд эсрэг багийн ахлагч нь мэдээж гэлийн хатан, харин манай багийн ахлагч буюу ноёноор нөгөө жоохон хүүхдийг шууд автоматар сонгож өгдөг. За тоглолт бол нийтдээ 16 үетэй бөгөөд эхний үе дээр хадны багийнхан эсрэг баг руугаа дайрна. Өрсөлдөгчийнхөө нуруунд дээрх тэмдгийг дарснаар тус тоглогчийг өөрийн талд оруулах бөгөөд тэр үе дээрээ тухайн тоглогч хөдлөх боломжгүй болно. Харин дараагийн үе эхлэхэд урвсан талдаа орж тоглох бөгөөд энэ удаа мэдээж ноёны баг дайралтгийж хадны багийнхан зогтно. Багийн ахлагчид буюу ноён болон хатан хоёрыг уруулах боломжгүй аль нэг нь заавалчгүй ялагдана гэсэн үг. Энэ маягаар ээлжиж дайралт хийсээр байгаад нийт 16 үе дуусах үед аль баг хүнтэй баг нь ялагдаж бүгдээрээ өгнө. За гэлийн хатан нэлээд биеийн үе сайтай нэгэн байх бөгөөд эхний үе дээр л гэхэд өөрийн талдаа 5 хүнийг уруулснаар бараг л тоглогчдын тоотоо тэнцээд ирдэг. Уг нь дараагийн үе эхлэж манайхан хүмүүсээ буцааж авах гэж оролдох бөгөөд урвсан хүмүүс нь ч гэсэн буцаад өөрийн багтаа орох хүсэлтэй байсан ч гэлийн хатан нэлээд хүчрхэг учраас хүмүүсээ хамгаалсаар байгаад 2 дахь үеийг дуусгадаг. За энэ мэтээр нэлээд хэдэн үеийн өнгөрч ихэнх хүмүүсээ хатны огт алддаг. Тоглогчид маань эхэндээ өөрийн багт буцаад орох хүсэлтэй байсан ч хадны багийн хүмүүс ихсэх тусам урвсан тоглогчид маань буцах бодлого болж эхэлдэг. Тоглолт явагцаар байгаад 13 дахь үе болох үед Арису Усагийн хоёр дээр нэмээд ноён буюу нөгөө хүүгээд ердөө гурвалах нь үлдсэн байдаг. Хадны баг хангалттай их хүнтэй болсон болохоор үлдсэн үеүүдэд хичих шаардлагагүйч Арису маань хатан таалагдсан учраас заавал өөрийн багт оруулж амьд үлдээхээр шийдсэн байдаг. Усагитай даралтаад уруулах боломж байсан ч өөрийнх нь сонирхлыг татахгүй. Харин ч Арисутэй хамт яваад байгаа дургуг нүргээд байгаа болохоор уруулж амьд үлдээхгүйгээ зүгээр л зодчоод яваад өгдөг. За ингээд Усагийн маань нэлээд зуралдсны ачаар Арису маань баригдалгүй байсаар 14 дугаар үе буюу манай талын дайрах үе эхэлдэг. Энэ үе дээр Усагийн маань сэргэлэнтэж байгаад 3 хүнийг өөрийн талд оруулж чадах бөгөөд зүгээр уруулаа зогсохгүй хідүүлээ нийлж байгаа татныг ялаад жинхэнэ ертөнц рүүгээ хамтдаа буцъя гэж лекц уншснаар зүрх сэтгэлийг нь өртөл өөрсдийн талд оруулж чаддаг. Лекцэнд нь нэмээд нэг хүн уяраад энэ үед нийтдээ буцаж хатны талд орох хүсэлгүй болтол нь 4 хүнийг оруулснаар 7 олж чаддаг. Удалгүй 15 дахь үе буюу хатны багийн сүүлийн дайралт хийх үе эхэлдэг. Энэ үе дээр заавалчгүй Арисуг өөрийн болгоно гэд бүх хүмүүсээ хөдөлгөх бөгөөд Арису маань нэлээд сайн зогтсон ч эцсийн мөчөд боломж ахагдаад яг баригдлаа гэсэн чинь албаар шахагдж байгаа юм шиг дүрээсгээд олсоор зүгтаах төлөвлөгөөтэй байсан юм лээ. Гол нь өөрөө өгөөш болж аваад эсрэг багийнхныгаа бөөнтөнд авч байгаа зар авчирхээр төлөвлөсөн бөгөөд яг энэ үед нь цаг дуусаж манай багийнхны дайрах хэлж ирснээр Усагийн маань гарч ирээд хүмүүсийг уруулж эхэлдэг. За ингэснээр тэр хэвд байсан нэлийн хүмүүсийг уруулаад зогсохгүй цаг дуусгаас өмнө босоод бүх хүмүүсийг ч гэсэн уруулж амждаг. Ингэснээр харамсалтай ч гэсэн сонирхдаг залуугаа өөрийн болгох гэсэн хүслээсээ болоод харамсалтайгаар гэлийн хатан маань ялагдаж энэ удаагийн тэмцээн дуусдаг. За ханы дүрээ тоолоо өвдчихсэн болохоор хоолоогоо ичих гэж бүр нэлээд юм боллоо. Тэгээд ямар тааж бичлэгэн таалагдсан бол тардаг юмудаа дараараа удахгүй сүүлийн партаараа олццгаая.